За эсний үгийг хамтдаа гаргацгаая. Өнөөдөр хуваалцах үг биш л дээ. Гэхдээ энэ үг их чухал шүү. Хамтдаа залбирч бас өглөө бид нар эхлүүлэхдээ, шинэ сарыг эхлүүлэхдээ, шинэ 7 хоногийг эхлүүлэхдээ тий. За энэ үгийг бүгдээ хамт уншицгаая. Бишээ. Сургаалт төгс 16-гийн 3. За хамт уншъя. Бурай үйлсээ эзэн даатах бодол санаа чинь биелнэ гэж хэлсэн ба. За өмнөх орчуулга дээр болохоор ажил үйлсээ эзэн даатах. Тэгвэл бодсон сансан чинь биелнэ гэж хэлсэн байна. За хүн бид нар бурхны бүтээл. Бид өөрсдийн амьдралд тулгарж байгаа, хүсэж мөрөөдөж байгаа, туулж байгаа зүйлээ өөрөөсөө агуу нэгэнд даатгах цаанаасаа тийм кодтой бүтээгдсэн. Тэгвэл дандаа бурхныг эрен хайж явдаг хүмүүс. Ямар нэгэн өөрөөсөө агуу хүчтэй зүйлийг эрен хайж явдаг. Тэгвэл бурхан бидэнд юу гэсэн бол өөрийг тийм ээ эрен хай. Бурхныг эрен хай. Түрүүн Сүхэ пастор маань түр номлол бишээ суглаан эхлэхэд уншсан тийм ээ. Эзнийг мэдхийн төлөө шамдцгаая гэж. Тэгэхээр бидний эзэн бол биднийг ажил үйлсээ эзэнд даатгадаг байгаасай гэж хүсэж байгаа. Хэрэв бид нар ингээд даатгаж өөрөөсөө ингэж тийм ээ өгж бурханд өгж ингэж өөрөөсөө бид нар ингээ өөрийгөө чөлөөлж явахгүй бол бид нар бол стрессддэг, бид нар бухимддаг, тэгээд бид нар дарамтанд ордог, тэгээд бид нар шантардаг, зөхөрдөг ийм л тийм ээ байдалд тэр ордог. За манай хүүхдийн цуглаан маань өнгөрсөн удаа та нараа мэдж байгаа тий. Хүүхдүүд маань Лук номыг ингээ бичээд дуусгасан байгаа. Тэгээд ингээд хүүхдүүд маань гараар бичсэн. Бүх ингээд тэгээд хүүхдийн цуглааны нараа багш нар маань юу гэж үзэж байгаа бол энэ утас янз бүрийн зүйлүүдээс хэсэг хоромтч болтгоо гэртээ очиод хол байгаад бурхны үгийг уншаасаа тэгээд зүгээр уншаарай гэдээ өгөхөөр хүүхдүүд нэг төдийлөн уншдаггүй учраас хуулан бичгээр сайн уншиж байгаа. За тэгэхээр сая болохоор Үйлс номыг бичээд дуусгасан байна. За хүүхдүүдтэй бас хүүхдийн багш нартай бүгдөө талархаад нэг сайхан хаалгад очиж тий. Ингээд хараарай тий хүүхдүүд чинь бичиж байгаа. Тэгээд гэртээ бас бурхны үгийг ингэж бичих, унших ийм дадлыг бий болгоход бас ээж аав нар маань тусал дэмждэг байгаасай гэж хүсэж байна. За эзний үг өнөөдөр бүгдөө Лук 12-ын 49-р ишлэлийг хамтдаа гаргацгаая. Лук 12-ын 49. За хамт уншъя. Энэ дэлгэцэн дээр гарсан байна. Хамтдаа уншъя. Гурай. Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийнэ ассан байхыг би ямар их хүснэ вэ гэж хэлсэн байна. За Есүс энэ газар дээр гал хаяхаар ирсэн гэж хэлж байна. За Есүс энэ галыг асаасан. Есүс энэ галыг асаасан нэг. Есүс асаасан болов? Бид өнгөсөө асаасан гэж хэлсэн учраас асаасан гэсэн үг тийм үү? Есүс асаасан. Яагаад гэх юм бол Есүсийг ирэх үед бурханд итгэх итгэл хүмүүсийн хувьд шашинлаг байсан байна. Зөвөр нэг дүрм журм байсан. Ямар нэгэн дахил, ямар нэгэн хэв маягаар хязгаардагддаг байсан. Харин бурхан үүнийг хүсээгүй. Бурхан үргэлж юу гэх юм бол чин сэтгэлийн харилцааг хүмүүсээс хүсдэг байгаа. Яг хайртай гүн бие бинийгээ хайрлаж байгаа хосууд бие бинээсээ чин сэтгэлийн харилцааг хүсдэг шиг харилцааг хүсдэг байгаа. Харин гэтэл хүмүүс болохоор ямар нэгэн хэв маяг, ямар нэгэн дүрм журм болгохыг зорж идэг. Явандаа ингээд дүрм журм болчдөг. Тэгээд чин сэтгэл байхгүй болсон юм. Та санаж байгаа бол эзэн сүмийг цэвэрлдэг тийм үү? Тэр сүмийг цэвэрлэх үед юу болсон бэ гэвэл тэр зүгээр л 8-ны үр болсон байсан. Хүмүүс 100 км ч юм уу 50 км 10 км-ийн цаанаас сэвгүй, согоггүй ямар нэгэн малыг, ямар нэгэн хургийг, хоныг авцраад дахил өрөх ямарч боломжгүй байсан. Мэдээж яг зарим талаараа боломжтой. Гэхдээ ихэнх тохиолдолд боломжгүй байсан. Ирж явах замдаа бэртдэг ч юм уу ямар нэгэн байдлаар өөтөө сэвтэй болчдөг байсан. Тэгвэл энийг яасан бэ гэх юм бол хүмүүс хонь авцраад сүмийн хажууд ингээ хашаад тийм ээ дахлын хоныг зардаг бас. Мөнгө нэмээд юм. Ингээд ашиг орлого олох тийм хэрэгсэл болгосон. Энэ зүгээр наад захын жишээ. Маш олон зүйл дээр хүмүүс шашинлаг байсан байна. Тэгвэл Есүс газар дээр гал хаяхаар ирсэн байна. Есүс яагаад энд гал гэж хэлсэн юм болоо?
Тэр дэлхийд зүгээр нэг амар амгалан авчрах гэж ирээгүй. Тэр өөрчлөлтийг хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Түүний үг зөөлөн зүгээр нэг ийм байцгаая, тийм байцгаая гэдэг уриалга байгаагүй. Тэр сэрэх дуудлагатай ирсэн байна. Яг энэ 49-ийн өмнөх ишлүүдийг харах юм бол, дараагийн ишлүүдийг харах юм бол Есүс зарим хүлээж авахд хэцүү юм шиг. Тийм одоо аимшигтай юм шиг үгсийг хүртэл хэлсэн байна. Би тийм ээ одоо бүр хуваагдлыг бий болгоно гэжсэн. Яагаад гэвэл хүмүүс зүгээр л тийм ээ бие биенийхээ ашиг сонирхол дотор одоо нөгөө бидний одоо яриагаар бол өвөр төрөндөө оролцсон юмсэн. Үнэн гэж байхгүй. Үннийг харах нүд байхгүй. Үннийг сонсох чих байхгүй. Үннийг ярих дуу хоолой байхгүй болсон юмсэн. Тийм учраас Есүс энэ хатуу үгийг хэлсэн байна. Би салгах болно. Тийм ээ. Би ингээд хаглан бутрахах болно гэж хэлсэн нь. Ийм л утга санаа явж байгаа. Тэрээс биш Есүс гэр бүлийг, найз нөхдийг, улс орныг салган бутрахна гэж хэлээгүй шүү. Худал хуурмаг дотроо орцсон байгаа. Үннийг харж чадхаа болцсон. Ийм зүйлийг салгах болно гэж хэлсэн. Тэгвэл би асуусан. Бидний дотор энэ гал байна уу? Альсвал үнс байна уу? Үнс бол ямар ч хэрэггүй. Үнс бол асаад дууссан. Үнс бол асах ямар ч боломжгүй зүйл. Бид нар ийм цөхрөлийн дунд байгаа юм биш үстэй. Бид нар ийм санаа зовлт, дарамтын дунд байгаа юм биш үстэй. Энэ бол асах боломжгүй. Таны амьдралаас ямар нэгэн хөдөлгөөн, ямар нэгэн эрс одоо зориг өөрчлөлт гарах боломжгүй. Яг бол үнс юм чи. Бөөн санаа зовнол. Тэгээд бид нар зөндөө юмд ингээ санаа зовдөг учраас өөрийгөө зугаалцуулах зүйлсүүдийг хайж явдаг. Тэрний нэг нь бол одоо энэ сошиал орчин ба. Тэгээд сошиалаар бид юунд дуртай гэх юм бол тэрийг муулсан, энийг муулсан. Тэгээд нэг ийм хүмүүсийн үг яриа, шар сонинд дуртай болчихдог. Үнс учраас. Есүс юу гэж хэлсэн бэ гэвэл 49-р эшлэлээр энэ гал асан байхыг би ямар их хүсэн вэ гэж хэлсэн байна. Нэр гэх юм бол Бурхан хүнийг яг тийхүү бүтээсэн байхгүй. Та нар Эхлэл ном руу 1-р бүлэг рүү очих юм бол Бурхан хүнийг бүтээгээд адислан өрөөгөөд. Нэр гэх юм бол эн чинь ингээ томилгоо явагдаж байгаа байхгүй юу? Бурхан энэ бүх орчлон ертөнцийг бүтээсэн. Тэгээд хүнийг хамгийн сүүлд бүтээгээд нэн сайхан болжээ гэж хэлээд Бурхан өөрийнхөө томилгоог өгсөн байна. Ямар томилгоо гэх юм бол одоо чи дэлхийг захир. Чи бүх бүтээлүүдийг арчил, сахин хамгаал, өнгөтэй өдөө болго гэж. Энэ томилгоог хүнд өгсөн. Сайн нөгөө нэг подкастер Монголын хэсэг аялагч нар Египтэд очиод ирсэн талаараа Египтийн түүх, Египтийн музей, Египтийн фараонуудын талаар ярьж байна. Тэгээс 4500 жилийн өмнө Египт ямар том соёл иргэншилтэй байсан. Тэгээд Египтийн тэр соёл иргэншил яаж 3000 жилийн турш үргэлжилж чадваа. Хүн ингээд нэг мичнээс бүтээл ингээд одоо улам сайжраад өнөөдрийн бид нар бий болсон биш байгаа. Гайхамшигтай соёл иргэншил, гайхамшигтай бүтээлүүдийг бий болгож ирсэн байна. Библиэд ч зөндөө байгаа. Гэхдээ хүн ингээд нэг одоо сайжраад өнөөдөр зүгээр техникийн хувьд л хөгжиж байгаа. Гэтэ хүн угаасаа сайн байсан. Угаасаа мэргэн. Яг бол Бурханы бүтээл байхгүй юу? Бурхан хараад нэн сайхан байжээ гэж хэлсэн. Тэр нэг хүн ингээд одоо нэг мундаг хөгж үгүй. Тэгээд Бурхан энэ адистал буюу энэ томилгоогоо өгөөд бүх зүйлийг захир, арчил, сахин хамгаал гэж өгсөн. Нөр гэх юм бол Бурханы бүтээсэн энэ зорилгын дагуу амьдраасаа гэж би ямар их хүснэ вэ гэдгийг л эсэнд хэлж байгаа байхгүй. Галтай амьдрал, зорилготой амьдрал. Галтай амьдрал бол өөрчлөлт хийдэг амьдрал. Галтай амьдрал бол нөлөөлдөг амьдралын тухай хэлж байгаа. Тэгвэл яагаад энд Есүс гал гэдгийг хэлсэн юм болоо? Гал хид хідэн угаасаа Библиэд эртний хүмүүсийн хувьдсан гал хид хідэн сүнслэг утгатай байсан байна. Гал нэгдүгээрт хариуцлагатай байгаа. Гал муу муухайгаас сайн жинхэнэ сайныг нь ялгаж өгдөг байгаа. Малах номын 3-2-оос 3 дугаар ишлэлээр очих юм бол ингэж хэлсэн. Малах номын 3-2. Хуучин гэрээний хамгийн сүүлийн ном. Гэвч түүний ирэх өдрийг хэн тесвэрлэж чадах вэ? Есүс Христийн ирэлтийн тухай ярьж байгаа. Түүний хүслэд хэн зогсож чадах вэ? Учир нь тэр цэвэршүүлэгчийн гал шиг
угаагчийн савн шиг юм аа гэсэн. Есүс энэ дэлхий дээр гал болж ирсэн. Зарим хүмүүс тэр галаас шууд зүхтаас, зарим хүмүүс тэр гал дуртай байсан. Хүмүүсийг зарим тохиолдолд Бурхны за энийг би дараа нь хэлье. Энэ гал юу хүмүүс ариусгадаг. Өнөөдөр ч гэсэн гал ариусгадаг. Галтаар, мөнгөөр, ямар нэгэн үн цэнтэй зүйлээр юм хийж байгаа уран дархан хүн бол галаар ариусгадаг. Тэгээ зөвхөн зүгээр нэг асж байгаа галаар биш, маш хүчтэй асж байгаа галаар ариусгах үед хид хідэн удаа ариусгах үед жинхэнэ зүйл нь үлдэж харин хуурамч зүйлс нь өөрөө ирэхгүй салан отдог. Хэрвээ бид нар Бурхан бидний хувьд гал юм бол Есүс Христ энэ дэлхий дээр гал болон ирсэн юм бол бид нар Есүстэй ойр байх үед түүний үгийг уншин түүнд бид нар цаг гаргах үед бидний дотроос аяндаа жинхэнэ биш зүйлсүүд ховхрон алга болдог. Тэгээд бид нар би ямар нэгэн зүйл дутагдсан учраас л би ингээд сэтгэлээр унаад байна, цөхрөөд байна, альс бол хэцүү болоод байна, ингээд амьдралд итгэхгүй болоод ингээд ямар нэгэн дутагдсан учраас гэж бид нар гаднаас ингээд хайгаад идэг. Гэтэл бидний дотор ариусл буюу цөөлөх үйл явц явагдах хэрэгтэй. Маш их юмар бид нар ингээд холилдсон явждаг. Яг үндэ гал биднийг ариусгаж цөөлж өгсөн. Шал хэрэггүй зүйлсүүдийг бид нар аваад. Тэгээд тэр гал биднийг шатаах үед хальсан мэт зүгээр навчсан мэт хүмүүст ингээл гоё харагдаж байгаа дүүрэн навчтай мод. Хүн дүүрэн навчтай модыг харахаасаа илүүгээр дүүрэн жимстэй модыг харах дуртай байцтай. Дүүрэн жимстэй модыг хараад хүн амьдралын гоё урам зоригийг авдаг. Хоёрдугаарт гал юуг илэрхийлдэг вэ? Шүүлтийг илэрхийлдэг. Галаар шүүнэ гэж Библи хэлсэн байна. Хожмын өдөр хүн төрлөختнийг Бурхан галаар шүүх болно. Тэр галд хүхэр байгаа гэдгийг хэлж байгаа. За тэгвэл заримдаа бидний энэ амьдрал туулаад ингэж явах үед гэсэн Бурханы тэр гал мэд шүүлт бидний зүрхэнд ирдэг. Та нар магадгүй энийг мэдэрч үзсэн байж магадгүй. Тамдаа маш их тийм дарамт одоо юу гэдгийг би дарамт гэж хэлэхэд хэцүү. Яг ингээд зүрхэнд маш их тийм одоо надаас төрөөгүй ариун сүнснээс ирсэн түгшүүр байдаг. Буруу зүйл хийсэн гэдэг яллаж буруутгах тэр буруутгал бидний төр төрж идэг. Тэгвэл за гэдээ бид нар ингээд дараад янз бүрийн ингээд зугаа цэнгэлээр бид нар тэрийг өнгөрөөдөг. Гэтэл бид нар яг тэр үед гимших ёстойг маань ариун сүнс сануулж идэг. Худлаа ярьсан, ховж юу ярьсан. Бид нар тэр ингээд амар тайван биш байдаг. Яг тэгвэл эзний тэр шүүлтийн одоо сүйдрэх юм уу? Шүүлтийн тэр амталгаа бидний дотор ирдэг. Яг бол биднийг зөв байлгахын төлөө. Гал бол шүүхийн төлөө өгөгдсөн. Харин эзний тэр галаар дүүрэн хүмүүс бол юу зөв бэ, юу буруу вэ гэдгийг мэддэг. Гал үнэн хотлыг ялгадаг. Есүс эрэхтээ хэн түүний талд вэ? Хэн эсрэг байгааг Есүс гал ил болгосон. Ханжаа бол Есүсийг ирэхэд бэлтгэхийн төлөө эзэн хэнийг илгээсэн бэ? Иохан Баптистыг илгээж. Иохан Баптист үнэхээр шудраг үнэн тэр номлолуудыг үнэхээр тэр зааж ирсэн. Тэр үед хүмүүс үнэхээр гимшиж ирсэн. Тэгээд эзэн Иохан Баптистаар дамжиж юу гэсэн бол модын үндсэн сүх хэдийнэ зоогдчихэ. Нөх хүмүүс сүх зоогдсон. Хэрэв одоо гимшихгүй энэ мод үндсээрээ суглагдсан хаягдах бол. Бидний дотор ингээд ариун сүнсний юм шүүлт ирдэг байхгүй. Энэ шүүлтийг бид нар зөвхөн үл тоож идэг. Тэгмээд эн чинь юу гэж хэлж байгаа бол модын үндсэнд яг сүх зоогдож байгаа тэр цаг. Тэгээ бид нар үл тоох юм бол нэг мөсөн үндсээрээ суглагдсан алга бол. Тэгвэл Есүс өнөөдөр бидрээс энэ сүмд ирээд сууж гэнэ үү гэдгийг бидрээс сонирхдаггүй. Харин сэтгэл зүрх чинь амин сүнс чинь хаана байна вэ гэдгийг сонирхож идэв. Иохан 3:19 дээр ингэж хэлсэн ба. Гэрэл дэлхийд ирэхэд за би ишлийн бүтэн унши 3:19 тэрхүү ялалт ийм болоо. За би дөнгөж сая ярьж байгаа шиг тийм. Хүмүүсийн үүс муу мухад тул гэрэл ертөнцид ирэхэд тэд харанхууг гэрлээс илүү хайрлсан юм а. Есүс энэ дэлхий дээр гэрэл болон тэр гал болон ирэх үед хүмүүс хоёр хуваагдчихсан. Үнэнд дуртай, үннийг хайрлаж, үнэхээр үнний дагуу амьдрахыг хүсэж байгаа хүмүүс нь гимшин, гим буруугаа хүлээн зөвшөөрж, гимшин Бурхан руу эргэжсэн. Харин зарим нь үгүйсгэн цаашаа явжсэн.
Бидний амьдралдсан яг ийм хоёр сонголт ирдэг. Үнэн хүлээн зөвшөөрөн би үнэхээр гимших үү. Дагалдагч бэлтгэх сургууль сурж явах үед бид нар маш жижигхэн зүйлүүд дээр ч гэсэн гимших ёстойг заадаг байсан байна. Ингээд хамтын амьдралаар амьдарч явах үед усанд орж явах үед хэн нэгний шампуныг ч гэсэн зөвшөөрлгүй бол хэрэгжилж болохгүй. Тэг ч юм уу. Тэгээ би нэг удаа маш жижигхэн ийм амттан одоо зааланд ингээд номын тойр дээр тавьсан байсан жижигхэн одоо шоколадыг зөвшөөрлгүйгээр эзснээсээ болоод маргааш өглөө нь бүх оюутнуудыг зогсоогоод тэгээд хэн эзсэн бэ гэ багш маань асуусан. Би тэр үед үнэхээр нөгөө өрөөндөө ороод хоёр хамт амьдарч байсан хоёр залуутайгаа найзтайгаа хамт идчихгүй хуваагаад. Тэр 2003 онд ч юм амттан одоо маш ховор байлаа. Тэгээ бид нар хотоос бүр зайдуу одоо байдаг гэсэн воёо маань. Тэгээ яг тэнд ингээд зогсож явах үед за нөгөө хоёр маань хилчих үү дээ. Нөгөө хоёр маань хилчих үү дээ гэд маш их одоо түгшижсэн. Тэгтээ дотор маань нэг юм төрсөн. Яг кино үзэж байгаа юм шиг санагдсан. Би ингээд хүүхэд байхдаа заримдаа аав орж ирээд миний одоо пижакыг ч юм уу ингээд хувцсыг өлөгчих гэдэг. Өлөгтөнд би кармагийг үзсэн. Тэгээд амар толгой ажиллаж байгаа байхгүй юу? 150-тод олон байх юм бол нэгийг аавна. Нэг хоёр байх юм бол авахгүй. Ягаад гэвэл баригдчих учраас. Дараа нь коллеж сурж байгаа үед их цах хоёр маань үнэхээр тэр үед амьдрал хэцүү байсан. Бид айлын хажууд ингээд гэр бариад амьдардаг гэсэн. Тэгээд тэр үед 7 хоногоор нь ингээд за барс яваад 5 ил гурил аваарай, 3 ил будаа аваарай. Тэгээ нөгөө тос хүртэл грамлдаг байлаа шүү дээ, тийм үү? Хэдэн грамм тос аваарай гэдэг үед нь 4 ил будаа 3 ил 500 одоо 4 ил гурил 3 ил 500 будаа ч юм. Ингээд дундаас нь гусчдаг гэсэн. Яг тэр дагалдагч бэлтгэх сургууль сураад яг тэр өглөө бүдээр ингээд зогссон байх үед дотор юу гэж бодож бол нөгөө хоёр маань хэлэхгүй бол би баригдахгүй. Нөгөө хоёр маань хэлчихгүй бол би баригдахгүй гэж зогсоодсон. Гэхдээ яг кино үзэж байгаа юм шиг бос. Ариун сүнс надад хэлсэн баг. Чи хулгай хийдэг байсан шүү дээ. Одоо гимшихгүй бол, одоо өөрчлөгдөхгүй бол чи хизээж ариун сүнсний тэр нөхрөл, ариун сүнс чиний дотор ажиллах юм мэдрэхгүй. Одоо би бол зүгээр ингэж тайлбарлаж байгаа шүү дээ. Тухайд бол миний даалд ухамсар юм уу мэдхгүй цаанаас л нэг ийм зүйл төрсөн. Тэгээд би авсан юм аа. Би эзэн юм аа гимшинэ гэдэг бол маш том ичгүүрийг мэдэрчсэн. Тэгтээ багаас маань ингэ байсан тэр жижигхэн зүйлүүдээр хүртэл итгэмжгүй ханддаг байсан зүйлсүүд бүгд надаас яг хальс мэд хийсэд явж байгаа юм санагдсан. Хөнгөрөө явцсан. Маш хөнгөн болцсон. Ичих юмгүй болцсон. Магадгүй өнөөдөр хүртэл 20 23 4 жил маш олон бурхан надад санхүү эд баялыг хариуцуулж өгөхдөө тэр шалгалт байсан байж магадгүй. Тэр шөөлт байсан байж магадгүй. Бурханы өгж байгаа. Тэгээ би талархдаг гэхдээ одоо ч хэрэг би итгэмжгүй хандах үедээ буцааж нэмж төлөөд эзний өмнө гимшил зогстой үр жимстэй амьдрах юмсан гэж үздэг. Ягаад гэвэл тэр даалгаж өгөх нь бурхан бохгүй. Бидний амьдралыг өрөөдөг, хангаж өгдөг нь бурхан бохгүй. Бид нар тэнд итгэмжгүй байх юм бол бурхан мэдчих. Тэгээ Давид шүн унтахтаа ч сэтгэл нь маш дарамттай байсан учраас ингэж залбирч байсан. Эзэн минь намайг шалгаач. Та айлчлан ирээд намайг шалгаач гэ. Тэр үнэхээр гимшдэг байсан. Тэгээд өглөө нь босоод эзэн шүн ирээд намайг шалгасан. Намайг гимгүү гэж тооцлоо, баярлаа. Ингэж хэлжсэн баг. Тэгвэл яасан? Бид нар үнний өмнө зогсох үед зогтдгоо эсвэл хүлээн авч байна. Монголд маш олон одоо хүмүүсийн дотор ямар сэтгэлгээ байдаг бол итгэл үнэмшлийн ямар сэтгэлгээ шашны талаар ямар ойлголт байдаг юм бол аргалах гэдэг ойлголт байдаг. Аргалах боломжгүй гэм нүглийг. Гэм нүглийг яах вөхөр бурхны өмнө гимшгэл боломжтой. Тэгвэл энэ гал юуг илэрхийлдэг бол ариун сүнсний бас хүчийг илэрхийлдэг. Би нэгдүгээрт нэлээ тийм үү? Ариусгалыг илэрхийлдэг. Хоёрдугаарт нь тийм ээ шүүлтийг илэрхийлж байгаа. Гуравдугаарт тийм ээ ариун сүнсний хүчийг илэрхийлж байгаа. Үүс хоёрдугаар бүлэг дээр ариун сүнсийг гал мэд бууж ирсэн гэж хэлсэн мэдэг. Энэ гал бол тийм ээ сэргэлт юм. Үүс хоёрдугаар бүлэг дээр ариун сүнс гал мэд бууж ирснээс хөдөлгөөн ихэлсэн. Сайн мэдээний хөдөлгөөн ихэлсэн. Чуулган тарилтын хөдөлгөөн ихэлсэн. Өөрчлөлтийн хөдөлгөөн ихэлсэн. Тэд нэр айдаг, хулчийдаг, нуугддаг, хаалгаа цоожлоо тийм ээ
бүр эзний элч Петр баригдчиад шорон ороод одоо тийм ээ хаалгаа цоожлоод онгойлгож өгөхөөсөө хүртэл айдаг байсан хүмүүс ариун сүнсний галыг авах үедээ зоригтой болсон. Захирагч нар юу гэсэн нь тэднийг занчаад энэ нэрээр дахиж номлож болохгүй шүү гэхэд бүр урд өмнөхөөсөө илүү их номлосон байна. Та нараас айх уу? Бид нар бурханд таалагдах уу? Бид нар өөрсдөө мэднэ. Гэт айлаас айлд Есүсийн нэрээр бүр болж оргисон гэж Библи хэлж байгаа. Гал бол амьд итгэлийн тухай хэлж байгаа. Сая би Магдалины цаг дээрсэн үнэхээр эзний өмнө гимшин залбирж ирсэн. Ариун сүнс харуулдаг. Өнгөрсөн 7 хоногийг харуулдаг. Цагийг ямар тийм ээ цогсгүй ашигласныг харуулдаг. Би ямар тийм ээ ямар зүйлдээ буруу хандлагатай байгааг маань ариун сүнс харуулж идэг. Яг тэгвэл ариун сүнс бол Бурхны бидэнд өгсөн хүч юм аа. Бурхны гал тэгвэл ямар өөрчлөлтийг бидний дотор бий болгож идэг вэ? Зогсон байдлыг хүсэл тэмүүллээр өөрчилж идэг. Би та нарыг яг Есүсийн энэ асан байгаасаа гэдэг энэ хүсэж байгаа зүрх сэтгэлээр залбирч үзээсэй гэж хүсэж байна. Бүгдээ хамт. Яг тэгвэл энэ асах юм бол зогсон байдлыг хүсэл тэмүүллээр өөрчилдөг. Хүн ер нь шууд гимнүгэл хийдэггүй. Ялангуяа гэр бүлтэй хүмүүсээ нөхрүүдээ, эхнэрүүдээ, аав нар, ээж нараа үнэхээр бодоор бид нар шууд гимнүгэл сонгодоггүй. Бид нар зогсон учраас сонгож байгаа. Зогсон учраас удаан зогсож болохгүй. Бид нар ингээд зогсоод дараа нь сонирхож эхэлдэг. Энэ юу юм бол доо? Энийг ингэчүүл гээд анзаарч эхэлдэг. Урагшаагаа явж байгаа хүн урагшаагаа л харна. Урагшаагаа явж байгаа жолоо бариад урагшаа явж байгаа хүн ингээд сонирхоод барилга байшин сонирхоод явдаггүй үсттэй. Зорьсон газар руугаа л явдаг. Нэг гэх юм бол цогсон байдлыг ариун сүнсний хүч энэ гал хүсэл тэмүүллээр өөрчилдөг. Өдөрөө дуул 37 дугаар бүлэг рүү хамтдаа очсон. Дуул 37 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байна. Чондлогийн 4-р эшлэлээр эзэнд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө гэж хэлсэн. Үндэ бид нар хүсэлгүй болчдөг. Нөөрхөн сая ингээ хэлж байгаа шиг бид нар жолоогоо бариад урагшаа явах тийм зориггүй хүсэлгүй болсон. Тийм учраас Бурхан бид нар тэр хүслийг өгдөг. Та өнөөдөр зовлон бэрхшээл ямар нэг юм хийж бүтээх гэж зовлон бэрхшээл туулж байна уу? Талархаасаа гэж үзэж байна. Яа гэвэл зогсон байх нь тэрнээс ч харамсалтай шүү. Та юм туулаад, зүдрээд, тэмцээд явж байгаа бол талархаарай. Та Бурхны хүч чадлыг улам илүүгээр хүлээн аваарай. Яг тэгвэл эзний хүч чадал хэний дээр буудаг гэх юм бол тэмцэж байгаа, урагшилж байгаа, үйлчлэх гээл хин нэгний авралын төлөө, сайн сайхны төлөө, альсвал та бизнесээ үнэхээр илүү амжилттай болгох гол тэмцэж байгаа. Тэр хүн Бурханд дуртай байдаг. Бурхны гал биднийг яаж өөрчилдөг бол хүйтэн бүлээн байдлыг итгэл халуун байдлаар өөрчилдөг. Хүйтэн дургу. Бүлээн байдал хэнийг ч өөрчлөхгүй. Өнгөрсөн дэлхийн орол мандалын чуулган дээр нэг лектор ярьжсэн шүү дээ. 99 градус ч гэсэн буцалсан ус биш. 100 болж ижил буцална. Манайх нэг градус нь гардаг ус услагчтай болсон чинь их сонирхолтой санагдаад байгаа. Ингээд багаар өсөж байгааг харахтаа би ямар байгаа вэ гэж өөрөөсөө асуудаг. Ингээ өсдөг. Тэгээ бас тэрэн дээр ямар ингээд дардаг юм байдаг бол хідэн градус дээр байлгах вэ гэдэг бас байдаг. Их ухаарал өгдөг тэр. Тэгвэл ариун сүнсний гал биднийг яаж өөрчилдөг бол айдас санаа зовлтыг эрд зоргоор өөрчилдөг. Сая Үлс номдэр хэлсэн эзний дагалдагч нар айжсэн, баригдахаасаа айжсэн, жанчуулахаасаа айжсэн, бүр алуулахаасаа хүртэл айжсэн байна. Гэтэл тэд айхаа болсон. Дараа нь харах юм бол 4 дахь тэр өөрчлөлт бидний дотор хийдэг өөрчлөлт. Гэр бүл ажлын талбар байгаа орчиндөө өөрчлөлтийг бий болгож идэг. Би бол удирдагч, би байгууллага удирж байгаа, чуулган удирж байгаа. Ямар хүмүүс дуртай гэх юм бол нүдэн гялалцсан хүмүүс дуртай. Хий, бүтээ. Алив яаж хийх вэ? Надад тийм ээ үйлчлэл өгөөч. Надад хийх зүйл өгөөч. Би юу хийх вэ гэж байгаа хүнд дуртай.
Тэгтээ харамсалтай нь олон байдаггүй. Би юмыг маш эрүүлэр шүмжилж байгаа хүмүүс дуртай. Юм болсны дараа альва ямар нэгэн юм зохион байгуулсны дараа энэ нь ийм боллоо. Ингэж сайжруулмаар байна гэж хэлж байгаа хүмүүс дуртай. Яг тэгвэл тэр бол шүүмжлэл биш. Тэр бол итгэвтэй амьдарч байгаа хүний илэрхийлэл юм. Тэгвэл та ямар хүн бэ? Зогсон байхыг бүү зөвшөөр. Есүсийн гал ирэхэд хүмүүс сонголтоо хийдэг. Бид нар яг одоо энэ номлол энэ үгийг хуваалцах үед хүмүүс сонголт хийж байгаа. Би ямар байх вэ? Яг одоо магадгүй та энэ үгийг сонсож байхдаа сэтгэл зүрхнээсээ гимших юм бол та хөнгөрж эхэлнэ. Та хөнгөрж эхэлнэ. Ямар хэрэггүй зүйлсүүдийг тэгээл чирээл ингээл явдаг байсан юм. Бидний амьдрал зарим нь ямар ч хамаахгүй. Бид нар заримдаа хань ижлийнхаа хүртэл өөрчлөхгүй л ядаад идэг. Тэрний оронд зүгээр бид нар бурханд даатгаад өрөөгөө залбирх. Бурхан өөрөө тэр хүний дотор ажиллаа хийж эхэлдэг. Хэн нэгэнд бид нар хүсэл төрүүлж чадахгүй. Хүүхдүүдэд бид нар ингэж сургачих юмсан ийм боловсралтай болох шин. Гэтэ хүүхдүүд сурахгүй. Сая би нэг хүүхдэд одоо оройн цагаар нэг сургалтанд бүртгүүлэх гэсэн. Миний өмнө яг бүртгүүлж байсан. Би хүчээр авцарсан энэ хүүгээ. Нөгөөд ингэ зогсож байгаа. Тэгээ бүр одоо бүр юу гэдэг цагийн бүр ингэ жоохон уурт. Тэгээ бүр яг ингээд хувьчлаа та бүр ингээд нүдээд өгмөр өнө гинэ. Яасыг ч энэ хүүхд маань ерөөсө утаснаас өөр юм идэхгүй юм а гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ би бод. Яг ээж нь аав нь ямар бол. Тэрийг хараад сурдаг. Ээж нар аав нараа хэрвээ та хүүхдтэй эцэг их бол бидэнд маш том хариуцлага байгаа гэдгийг бити мартаар. Хоёрдмол байдал алга болдог. Есүсийн гал бидний дотор ирэх. Энэ галыг бид нар гуйн залбирч хүлээж авах үед тэмээ бид нар зөв сонголтоо хийдэг. Тэгээд тэр хоёрдмол байдал буюу эргэлцсэн, тэнэгэлцсэн тийм байдал багахгүй болдог. Зоригтой болдог. Би Есүсийн төлөө амьдрах болно. Тэгээд жинхэнэ итгэлийн амьдралаар амьдрдаг байна. Энэ гал хэдийнэ ассан байхыг би ямар их хүснэ вэ гэж Есүс хэлж байгаа энэ дуу хоолойг сонсоосоо гэж үзэж байна. Есүс шашин бий болох гэж ирээгүй. Есүс зүгээр нэг нийгмийн хэсэг бүлэг тийм ээ хүмүүсийг бий болох гэж ирээгүй. Есүс ямар нэгэн зан үйл хийдэг хүмүүсийг бий болох гэж ирээгүй. Харин Есүс амьдралд хайртай, дүрлэлсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийг хайж. Энэ эмэгтэйчүүдийн конференц ч гэсэн мэдхгүй цаанаасаа л энэ пасторуудын эхнэрүүдэд бурхан үгээ хэлж байгаа шүү. Асан зүрх энэ гэл тийм үү? Тий. Яг бол өнөөдөр нийгэмд хүмүүсийн зүрх унтарчаад байна. Хүмүүсийн зүрх унтарчаад. Хүмүүс зүгээр л тэр унтарсан байгаагаа мөнгөгүй учраас аль эсвэл энэ улс төрд асуудал байгаа учраас нийгэм хэцүү байгаа учраас гэж бодож байгаа. Гэхдээ өөрөө бид нар унтраачаад байна. Хэрэггүй зүйл зүрхээ өгсөөр. Хэрэггүй зүйл зүрхээ хандуусаар. Учраас зүрх унтарцсан. Түр өдөр авчихсан. Ямар ч байсан одоо энэ дэлхийд дахинд болж байгаа энэ гал дайны гал биднэрт хэрэггүй. Тим гал ирж иж бид нар сэрж тийм ээ. Тим гал ирж иж хүү юу болоод байна гэдэг ийм зүйл битээ байгаасай. Бид нар өнөөдөр Монгол улс тайван байгаа бол бид нар энэ улс үндэстнүүдийн төлөө залбирах галтай байгаасай гэж үзэж байна. Үнэхээр амар тайван байгаасай. Энэ дэлхий өнөөдөр шал өөр зүг рүү эргэжлээ. Нэг тийм амар тайван бус байдал руу эргэжлээ. Хүний улс, хүний үндэстэн надад хамаагүй гэж бид нар харж суух ёсгүй юм а. Мэдээл унш, залбирая. Бүгдөө яаж туслах уу? Яаж хамт зогсох уу? Өнөөдөр тэгвэл улс орон маань ч гэсэн сайн сайхан байгаасаа гэж надаас хамаарж байгаа гэдэг ийм сэргэг соргог байцгаая. Бид нар хамтдаа залбирая.